Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаано уу? Өнөөдөр та бүхэндээ Солонгост гарсан нэгэн хэргийг ярих гад бэлтгэлээ. 2008 оны 12 сарын 9-ний үүрийн 4 цагийн үед 40 настай эрэгтэй Эйн Кёнгидогийн Шихэн хотын Жумвандон дүүрэгт 24 цагийн супермаркет ажиллаулдаг байсан. Тэр дунд ангид сурдаг том охин 7 настай бага охинтой байсан бөгөөд эхнэр хүүхдүүдээ сайн тэжээн өсгөх ёстой гэсэн бодолтой өдөр бүр үнэнчээр хөдөлмөрлөж амьдардаг байсан. Тэрээр аль болох илүү мөнгө олохын тулд дэлгүүр дээрээ бараг амьдардаг байсан бөгөөд кассийн ард нэгэн модон тавцан дээр ихэнх цагаа өнгөрөөдөг байсан. Үйлчлүүлэгчидтэй илдэг харьцаж, завсаргүй бараа үрд цэвэрлэгээ хийдэг тул эргэн тойрныхан ч гэсэн түүнийг маш ажилсаг гэж магтцгаадаг байсан. Тэр шүнж мөн адил үйлчлүүлэгч бараг тасарсан үүрээр кассийн арын тавцан дээрээ хөвтөж байтал удалгүй нэгэн эрэгтэй хаалгыг нь болгоомжтой онгойлгон орж ирдэг. Тэр ир нүрээ халахалсан баг өмсөж гартаа бээлийтэй байсан. Хаалга онгоох чимээнээр эйс хэрж биеэ өндөлгөхөд нөгөө хүн агшин зуур лангуу даван орж ирээд баруун гартаа загсны утга барьсан тэр хүн эийг сүрдүүлэн хажууд байсан хүнжлийг шүүрэн авч толгой дээгүүр нь нөмөргөөд би зөвхөн мөнгө аваад л явна. Чи дуугаа байх юм бол гэж хэлдэг. Ихэд сандарсан ч бууж өгсөнгүй нүд нь халахлагдсан тэр нөхцөлд ч эргэн тойрны эд зүйлсийг хамж түүн рүү шидэн эсэргүүцсэн. Үнэн дээр биеэр том хүчтэй ир байсан учраас хэрэгтэн түүнийг бодсон шигээ амархан дийлж чадахгүй байсан. Удалгүй хүнжлийг нүүрнээсээ зайлуулж нөгөө эрийн гарыг шүүрэн барьснаар тэр хоёрын хооронд ноцолдон тэмцэл өрнөдөг. Тэгтэл хэрэгтэн загсны хутгаар түүний хүзүүний зүүн хэсэгт гүн хатгадаг. Ийм шарх авсан сөхөрч унсангүй өндийх гэж оролцсон боловч хэрэгтэн дахин хөвлөрөөнд хутгалж араас нь баруун гуй зүүн гарлуу нь нийтдээ 4 удаа хутгалдаг. Ийхүү дараалсан давталгоонд цааш тисэж чадалгүй шалан дээр маш их хэмжээний цус алдан унсан. Гэмт итгээд кассыг онгойлгож дотор байсан 10,000-ийн 4 дэвсгэртийг шүүрэн аваад шууд тэндээс гарan зогтсон. Бүх хэрэг ердөө 20 минутын дотор болсон. Гэвч тэр үед асар их өвдөлтийн дунд арай хийн ухаантай байсан хэдий ч гол асуудал нь өөрөө босож очиод цагдаа дуудах ямар ч хүчгүй болсон байсан. Үүрийн цаг тул орж ирэх хүнч бараг байхгүй. Ингээд тусламж авч чадалгүй бүтэн 3 цагийг ганцаараа тэнд хэвтэж өнгөрөөгөөд өглөөний 4 цаг 40 минутын үед дэлгүүрт орж ирсэн хамгийн ихний үйлчлүүлэгч шалан дээр цуснд будагдан хэвтэж байгаа олж хараад шууд цагдаа дууддаг. Ингээд түүний өгсөн дуудлагаар яаралтай цагдаа нар ирж түүнийг эмнэлэгт хүргэсэн ч хит их цус алдсан байсан тул яаралтай хагалгаанд орсон ч эцэст нь амин аврагдаж чадалгүй харамсалтайгаар амнасаа алддаг. Ингээд шударгаар хөдөлмөрлөж амьдарч байсан дэлгүүрийн эзний амийг авч одсон атлаа гэмт итгээдийн дээрэмдсэн мөнгө нь ердөө 40,000 вон байсан. Цагдаа нар даруй хэргийн газрыг хяналтандаа авч мөрдөн шалгаж эхэлсэн. Аз олоход доторх камер дээр шүн болсон хэрэг бүхэлдээ бичигдэж үлдсэн байдаг. Дүрсийг ажиглахад этгээд Slesinger брендийн бэлтгэлийн хувцас өмссөн байсан. Өндөр нь ойролцоогоор 170 см, нас нь 30 орчим гэж таамаглагддаг. Тэр хүн загсны хутга баг бээли зэрэг бүхнийг урьдчилан бэлдэж ирсэн байсан тул энэ нь санамсаргүй хэрэг биш харин төлөвлөсөн дээрэм хүн амны хэрэг гэж үзэх үндслэлтэй харагдаж байсан. Өөрөөр хэлбэл анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа хүн гэхээс илүү давтан үйлдэгч байх магадлал өндөр байсан. Гэвч сэжигтнийг тогтоох асуудал маш хэцүү. Тэр баг өмссөн тул царай нь огт харагдахгүй бээлитэй байсан тул хурууны хээч үлдээгдээгүй. Үүрийн цаг байсан учраас гэрчж байгаагүй. Харамсалтай нь дэлгүүрийн гадна олон ойролцоо камер байгаагүй тул хаашаа зугтсан чиглэлийг нь тогтоох боломжгүй байсан. Тэр үед автомашины хар хайрцаг өргөн хэрэглэгдээгүй үе байсан учраас цагдаагийн хувьд сэжигтэн хэн бол хаашаа явсныг мөрдөх бараг ямар ч аргагүй юм шиг санагдаж байсан. Гэтэл тэр үед нэг санаа гарч ирдэг. Хэрв тэр хүн энэ дээрмийг урьдчилан төлөвлөсөн бол өмнө нь энэ дэлгүүрийг судалсан байх ёстой. Ялангуяа үүрийн хідэн цагт хүнгүй болдгийг мэдсэн байх магадлалтай. Тэгэхээр тэр камерын өмнөх бичлэгүүдийн аль нэг хэсэг дээр харагдах ёстой гэж цагдаа нар тооцдог. Ингээд доторх камерын өмнөх өдрүүдийн бичлэгийг ухраан цагдаа нар шалгаж эхэлдэг. Өндөр нь 170 см орчим, нас нь 30 гаруй байж болох эрэгтэй үйлчлүүлэгч бүрийг нэг бүрчлэн шүүж үзснээр бүтэн өдөр өнгөрсний эцэст нэг хүний дүр зориг тодорхой болж харагддаг.
Хэрэг болохоос 2 хоногийн өмнө буюу 12 сарын 7-ны үүрийн 3 цаг 55 минутын үед хагас хүрээтэй нүдний шилтэй нэг эрэгтэй энэ супермаркетад орж ирэн тамхи аваад гарч байгаа нь харагддаг. Түүнийг анхааралтай харсан мөрдөгчд гинт нэг зүйлийг олж анзаарсан. Тэр нь өмнөх байсан эрэгтэйгийн өмсөн Schlesinger брендийн бэлтгэлийн өмд өмсөж доогуур нь хэрэгтэнтэй ижил цагаан пүүцтэй байсан. Үүнийг ажиглахад тэр хүн зүгээр нэг тамхи авахаас илүү дэлгүүрийг урьдчилан ажиглаж дотор орчныг нямбаалан харж байгаа гэдг нь харагддаг. Цагдаа нар тэр бичлэгийн дүрсийг ашиглан нээлттэй эрен сурвалжлах зар тараадаг. Аз болоход хэрэг болохоос 2 хоногийн өмнөх бичлэг дээр царай нь тод бичигдсэн байсан. Гэхдээ хүлээлтийн эсрэгээр онцгой үр дүн мэдээлэл огт цагдаагийн газарт ирээгүй. 1 сар, 2 сар, 1 жил, 2 жил өнгөрсөн ч хэрэг ямар ч ахиц гараагүй. Энэ хэрэг бүтэн 9 жилийн турш ямар ч ахицгүй цагдаагийн шийдэгдээгүй хэрэгүүдийн хавцас хадгалагдаж эхэлсэн. Уг нь тухайн үеийн цагдаагийн тогтолцоонд хуучин шийдэгдэгдээгүй хэргийг тууштай мөрдөх маш хүндрэлтэй байсан. Учир нь нэг мөрдөгч шинэ хэрэг болон хуучин нээлтгүй хэргийг зэрэг хариуцдаг байсан учраас мэдээж шинээр гарсан хэрэгүүдэд илүү анхаарал төвлөрөхөөс өөр аргагүй. Дээрээс нь ийм хуучин хэрэг анханасаа нотлох баримт багтай байсан учраас ахиц гаргахад хэцүү. Хэрэв мөрдөгч өөр газар шилжих эсвэл тэтгэврт гарах юм бол хэрэг тэр чигтээ орхигдох нь элбэг байдаг байсан үеийн. Гэвч 2010 оноос хойш цагдаагийн уур амьсгал бол өөрчлөгдөж эхэлсэн. Мөрдөн шалгах сэдвтээ нэвтрүүлгүүд олонний анхаарлыг татснаар олон жил шийдэгдээгүй хэрэгүүд дахин олонний нүдэнд өртөх нь ихсэж эхэлдэг. Үүний зэрэгцээ ДНХ шинжилгээний технологи эрчимтэй хөгжиж магадгүй одоо хуучин хэрэгүүдийг шийдэж болох юм биш үү гэсэн шин найдвар ард иргэд болон цагдаагийн газрынханд төрж эхэлдэг. Ингээд цагдаагийн байгууллагын дотор шийдэгдэгдээгүй хэргийг дагнан мөрдөх тусгай баг зайлшгүй хэрэгтэй гэсэн дуу хоолой нэмэгдэж 2010 онд туршилтаар эхэлсэн нэг систем хожим улсын хэмжээнд өргөжөхөд хүрдэг. 2017 онд шийхэн цагдаагийн газарт ч мөн ийм тусгай баг байгуулагдаж шүүгээд мартагдан хэвтэж байсан энэ супермаркетын аллагын хэрэг дахин сөхөгдөж эхэлсэн. Багийнхан хэргийг дахин шинжилж, эрен сурвалжлах заруудыг шинжилэн тарааж, с сэжигтний талаар шинээр дүн шинжилгээ хийж эхэлсэн. Нүүр царай нь тодорхой нийтлэгдсэн байхад олон жил хинч мэдээлэл өгөөгүй нь тэр хүн нэг газартаа тогтвортой ажиллаж амьдардаггүй, харин энэ тентхийн өдрийн ажил хийж явдаг хүн байх магадлалтай гэдгийг бол харуулж байна гэж цагдаа нар үзсэн. Тиймээс мөрдөгчд улс даяар бүртгэгдсэн олон 10 мянган өдрийн ажилчдын нэг бүрчлэн харьцуулан шалгаж эхэлдэг. Гэвч энэ ажилч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Ингэж дахиад 7 жил өнгөрч хэрэг гарснаас нийтдээ 16 жил өнгөрсөн. Хэрэг бүрэн гацаанд орсон мэт санагдаж байсан 2024 оны 2 сард шийхэн цагдаагийн газарт нэгэн дуудлага ирдэг. Дуудлага өгсөн мэдээлэгч нь би тэр эрен сурвалжлах зарыг харсан юм аа. Танил хүмүүсийн маань дунд яг адилхан хүн байна. Согтгоороо шийхэн супермаркетын хэрэгтэй холбоотой юм шиг зүйл дандаа ярьдаг. Би зүгээр л архины халуунд ярьж байгаа үг гэж боддог байсан ч зургийг нь харахад их адилхан харагдаж байна гэж цагдаад хэлдэг. Цагдаа нар нэмэрлэлээр ямар нэгэн онцлог байгаа эсхийг нь асуухад тэр хүн тусгай зүйл гэвэл тэр загсанд явах дуртай. Машиндаа загсны хэрэгсэл хутга мэтийг байнга авч явдаг гэж хэлдэг. Мөрдөгчдийн нүд тэр дороо гяс хийсэн. Учир нь уг хэрэгт ашиглагдсан зэвсэг нь загсны хутга байсан бөгөөд энэ мэдээлэл олон нийтэд огт дэлгэгдээгүй. Зөвхөн мөрдөгчдийн дотор хадгалагдаж байсан мэдээлэл байсан. Ингээд тэд тухайн эрийн зургийг авахыг хүсэж удалгүй хид хідэн зургийг мэдээлэгч цагдаа нар руу ирүүлдэг. Мөрдөгчд нүүрэн тод харагдах 3 зургийг сонгон авч он дараалалаар нь ангилж тухайн үеийн шин технологи болох хиймэл оюун ухаанд суурилсан дүрсийн шинжилгээг ашиглахаар болцгоосон. Ерөнхийдөө өөр хүн бол ижил төстэй байдал нь 10 орчим хувь гардаг. Гэтэл эрен сурвалжлах зурагтай харьцуулахад тэр эрийн зураг 1995, 99, 2006 оны жолооны үнэлэхний зургууд нь ижил төстэй байдал нь 75%, 86%, 93% хүртэл гардаг. Хамгийн онцгой нь тэр зураг дээрх түүний баруун хөмсгийг харьцуулахад зүүн хөмсг нь богино байсан бөгөөд энэ онцлог нь ч гэсэн яг давхцаж байсан. Ингэж цагдаа нар с сэжигтний хэн болохыг тогтоосон нь Хёнгсан намдууд амьдардаг 49 настай Жон овогтой эр болох нь тодорхой болдог. Гэхдээ зөвхөн царай таарч байна гэдгээр нь түүнийг ол шууд баривчлах боломжгүй байсан тул мөрдөгчд дараагийн 5 сарын турш нотлох баримтаа зузаатгадаг. Түүний амьдралын хэв маяг, ажил хөдөлмөрийг нь шалгахад үнэхээр тогтвортой бус
өдрийн ажил хийдэг гэдэг нь мөн тогтоогддог. Харин 2008 онд хэрэг болох үед тэр Хвасон, Кваммён, Шихэн орчимд мөнгө авсан банкны гүйлгээтэй гэдэг нь олддог. Түүнчлэн харилцаа холбооны мэдээллийг шалгахад тэр үед нэг найзтайгаа байнга ярьдаг байсан бөгөөд дараа нь тэр найзынх нь гэрт 2008 оны 12 сараас 2 сар гаруй байрлаж байсан гэдг нь илэрдэг. Эцэст нь тэр найзыг нь цагдаа нар олж хуучин эрен сурвалжлах зургуудыг нь үзүүлэхэд тэр хүн "Тийм ээ, энэ бол манай найз Жон мөн байна" гэж баталж өгдөг. Ингээд хангалттай нотлох баримт цуглуулсан цагдаа нар 2024 оны 7 сард ганцаараа гудамжинд тайван алхаж явсан Жон овогтой эрийг гинэт баривчилж чаддаг. Мэдээж тэр ихэндээ бүхнийг үгүйсгэж өөрийгөө холбоогүй гэж зүтгэжсэн. Гэвч 3 өдөр үргэлжилсэн хатуу байцаалтын дараа 7 сарын 17-ны өглөө шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт орохын өмнө тэр өөрөө уулзах хүсэлт гарган нулимс унгаж бүх хэрэгээ хүлээн зөвшөөрдөг. Тэр хэлэхдээ "Тулсан хүн бол би мөн. Миний гэр бүлийг алуурчны гэр бүл гэж цоллох байх гэж байсан учраас хэрэгээ хүлээж чадаагүй юм а" гэж хэлдэг. Түүний мэдүүлгээр 2008 оны 12 сард тэр Шихэн хотод найзынхаа гэрт амьдарч байсан бөгөөд тогтмол ажилгүй мөнгө үргэлж дутагдaltaй байсан. Тиймээс хулгай хийхээр шийдэн төлөвлөгөө гаргасныхаа дараа үүрээр эргэн тойрон явж дээрэм хийх тохиромжтой газрыг хайж байгаад ээйн ажилуулдаг супермаркетыг олсон гэж хэлж байгаа. Тэр эхлээд тамхи авах гэж орсон дүр үзүүлэн дэлгүүрийг тандсан. Дотор нь нэг камер байсныг харсан ч тэр үед хүн бараг байхгүй, эзэн нь үүрийн цагаар унтдаг болохыг нь анзаарсан. Ингээд 2 хоногийн дараа 12 сарын 9-ний үүрийн 3 цаг 30 минут орчим нүрээ халгалж бээлийн өмсөөд 25 см урттай загсны хутгаа өртлөн дэлгүүр рүү орсон гэж мэдүүлж байгаа. Анхны зорилго нь бол зөвхөн бэлэн мөнгө авах байсан гэж тэр өөрөө хэлсэн. Гэвч дэлгүүрт ороод удалгүй эзэн нь сэрж босхийг оролдох үед Жон хутгаа гарган сүрдүүлсэн ч ээгийн эсэргүүцэл түүний төсөөснөөс хавьгүй хүчтэй байсан болохоор энэ чигээрээ байх юм бол надад аюултай гэж бодоод эцэст нь түүнийг хутгалж амнасыг хөнөөсөн гэдгээ хүлээдэг. Хэрэг үйлснийхээ дараа Жон найзынхаа гэрт очиж цустай хувцас солиод өөрийнхөө машинаар төрлөх нутаг болох Гёнгсан намдуу аймгийн Масан руу явсан. Замдаа хэрэг ташгилсан хутгаа Тэжоны хурдны зам дээр хайж цустай хувцас Жинжүү хотын нэгэн хогийн савнд хайсан гэж хэлж байгаа. Мөн ээс дээрэмдсэн 40 мянган воно тус болчихсон байна гэдгийг нь хараад мөн хайсан гэж мэдүүлсэн. Ингээд бүх улмөрөө арилгачихсан гэж бодсон тэр жирийн амьдралдаа эргэн орсон. Өдөр бүр мэдээ үзэж цагдаа нар өөрийг нь хайж байгаа эсхийг харж исэн боловч огт олж чадахгүй байгааг нь хараад өөртөө итгэлтэй болж эхэлсэн гэж мэдүүлсэн. Хамгийн аимшигтай нь түүний хэрэг бол үүгээр дуусаагүй. Дараагийн 16 жилийн турш мөнгө дутах тоолондоо тэр дахин гэмт хэрэг үйлцээр байсан. 2011 он хүртэл 2 жилийн хугацаанд 15 удаагийн луураар нийт 68 сая 700 мянган вон залилсан гэдэг нь тогтоогдсон. Инчонд амьдардаг танилтайгаа нийлж Чонжуу руу явсан хуурамч алтан гинжийг жинхэнэ алтан гинжээ гэж барьцаалан ламбардуудад аваачиж хуурдаг байсан байгаа. Хожим нь арга нь улам нарийсч Чонжуугийн худалдаачдын дунд Инчоноос ирдэг нэг итгээд хуурамч алтаар залилдаг гэсэн яриа тарамх бүс нутгаа орхин сольсон. Гэсэн ч тэр баригдаагүй, ийхүү яаж ч байсан баригддаггүй гэсэн тийм итгэл нь улам бэхжсэн гэж байгаа. Удалгүй тэр жирийн амьдралдаа буцаж орж нэг барилгын компанид багийн ахлагч хүртэл болсон. Харин 2016 онд дахин хулгайн хэрэгээр баригдсан ч торгуулаад өнгөрсөн байгаа. Өөрөөр хэлбэл тэр хийсэн хэрэгтээ бараг хизээч бодит шийтгэл амсаж үзээгүй учраас ямар ч байсан баригдахгүй гэсэн сэтгэхүйтэй болж гэмт хэргийг дахин үйлцээрлсэн гэсэн. 2024 оны 9 сард анхан шатны шүүх хурал болсон бөгөөд прокурорууд түүнд бүх насаар нь хорих ялыг хүссэн. Учир нь түүнд ижил төрлийн дээрэм луурийн өмнөх үйлдэлүүд байсан дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэл өндөр, ялангуяа энгийн хулгайлах зорилго нь хүн амны хэрэг рүү шилжсэн нь санаатай аллах байсан гэж прокурорууд бол онцолсон. Шархны гүн үнцгийг шинжилсэн шинжээчдэд ч тэр хутгийг хүчтэй зориудын хөдөлгөөнөөр хэрэгэлсэн гэж дүгнсэн. Харин өмгөөлөгч нь Жон маш их гэмшиж байгаа, олон жил хизээ илэрх бол гэж айж нууж явсан гэх мэтээр хөнгөвчлөхийг оролцсон. Жон өөрөө ч би уучлагдшгүй хэрэг хийсэн, үлдсэн амьдралаа гэмшиж өнгөрөөн гэх мэт зүйлийг бол ярьж исэн. Гэвч үнэхээр гэмшсэн хүн байсан бол хөнөөснийхөө дараа ийм олон удаагийн хэрэг үйлдэхгүй байсан гэдг нь бол
тодорхой. Шүүхэд ээгийн ар гэрийнхэн ч гэсэн оролцсон. Өрхийн тэргүүний алдсны дараа үлдсэн гэр бүлийн амьдрал там болсон гэж хэлж байгаа. Эхнэр нь хоёр дахь охиныхоо эмчилгээний мөнгийг босгохын тулд нөхөр нь амиа алдсан тэр супермаркетд үргэлжлүүлэн ажиллах ёстой болсон. Бага насны хоёр охин нь хүртэл ээждээ туслахын тулд ажил хийж эхэлсэн. Тэд бүгд хүн сэтгэлийн шарах нойр гүйдэлд олон жил шаналцгаасан. Эхнэр нь дэлгүүрээ 2 жил арайхийн авч явсан ч эцэст нь хааж өөр газар руу нүүхээс өөр аргагүй болсон. Тэр бид гуруулаа сүүлийн 16 жилийг шүд 100 тисэж амьдарсан. Манай гэр бүлийг ийм зовлонд унгасан Жонд хамгийн хатуу ялыг оноож өгөөч гэж шүүхээс хүссэн. Шүүх Жонг дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэл дунд зэрэг сэтгцийн шинжилгээгээр psychopath шинж тэмдгэн дунд зэрэг мөн ижил төрлийн урьд өмнөх ял нь аллагынх биш байсан гэж үзээд бас гимшиж буй дүр үзүүлсэн учраас засарч хүмүүжих боломжтой гэж дүгнээд 30 жилийн хорих ялыг оноодог. Гэвч Жон би ялаа хүлээн зөвшөөрнө гэж ярьж байсан мөртлөнгөөсөө давж заалтсан. Ингээд 2025 оны 4 сард давж заалдах шатны шүүхээс олон нийтийн сэтгэлд нийцсэн шийдвэрийг гаргасан. Тэр нь дээд шатны шүүх, анхан шатны шүүхийн 30 жилийн ялыг хүчингүй болгож бүх насаар нь хорих ял болгож оноосон байна. Учир нь Жон 16 жилийн турш зүгтэж тэр хугацаанд хохирогч болон түүний ар гэр ямар их зовлон амссан шүүх харгалзан үзэж байна гэж хэлсэн. Үүнээс гадна 2025 оны 7 сард дээд шүүх хүртэл түүний эцсийн гомдлыг хэрэгсэхгүй болгосноор бүх насаараа хорих ялыг эцэслэн түүнд оноосон байна. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энэ түрээд өндөрлж гин. Тэгээ өнөөдрийн хэргийн хувьд бол гэр бүлийнхээ төлөө маш хичээж амьдарч ажиллаж исэн залууг зүгээр 40,000 вон авахын тулд хэрэгцээнийхээ мөнгийг олохын тулд амь насыг нь хөнөөсөн ийм харамсалтай. Тэгээд бүхэл бүтэн 16 жилийн турш баригдахгүй явж агаад тэр хугацаанд маш олон гэмтэргүүдийг хийж агаад эцэст нь баригдаж өөрийнхөө тэр зохих ёстой шийтгэлийг хүртсэн ийм хэрэг байгаа. Тэгээд энэ хэрэг дээр бол мэдээж эхнэр хоёр охины сэтгэлийн шарахыг бол хинч хизээч нөхөж чадахгүй хэдийгээр тэр бүх насаараа хоригдох ял авсан ч гэсэндээ гэр гурийн хувьд бол бүх насаараа маш хэцүү байдалтай амьдрна гэдэг нь бол тодорхой. За тэгээ энэ хэрэг дээр та бүхэн өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичээд хуваалцаарай. Мөн сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. За тэгээ бүгдээрээ удахгүй дараагийнхаа дугаараар уулзцгаая.